За бүгдээрээ сайн байцгаана уу. За уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн сэдэв одоо таны сахиуснаас өгөх зөвлөгөө, таныг харж дааж явдаг тэнгэрс сахиуснаас өгөх зөвлөгөө гэдэг сэдэвтэй. За тийм уншлага хийгээд өгөөч гэсэн тийм реквест хүлээж авсан учраас бас тийм одоо тэр сэдвээр уншаад үзье гэж бодож байна. За өнөөдрийн сонголтын хөзөр энэ Crystals Angels гэдэг. За энэ хөзрөөс сонголтын хөзрийг одоо авъя. За сайхан хойлж өгөөд. За өнөөдөр 3 группийн сонголтын хөзрийг гаргаж авъя. За сайхан дэлгэж байгаа бас та бас нөгөө за энэ хавцаанаас сонгол одоо миний уншлагч гэдэг юм уу. За тиймэрхүү байдлаагаас арай жоох сонирхолтой сэдвэр сонгож сонирхолтой хэлбэрээр сонгож үзье гэж бодож байна. За нэгдүгээр группийг энэ хөзрийг сонгогдож байна. За хоёрдугаар групп хаанаас сонгох вэ? За хоёрдугаар групп энэ хөзөр. Одоо дандаа кристалл чулуунуудаа одоо сонголтын хөзрүүд байгаа. За гуравдугаар групп. За ингээд 3 группийг ихний ялтан сонголтоо хийлээ. Апатита, Tobacco, Charuita гэдэг Charit гэх юм уу? Тийм байна. За тийм ийм 3 үзэр сонголтод сонгогдчихжээ. За тэгээд сонголтод сонгогдсон хөзөрнүүдийн утга учир тайлбарыг болвол яг тухайн үеийн уншлага дээрээ харж явна. За эхний ээлжинд энэ хөзөр нэгдүгээр групп сонгожээ. За хоёрдугаар групп энэ хөзөр. За гуравдугаар групп энэ хөзөр. За энэ 3 хөзрийн өнөөдөр унших хөзөрнүүд нь энэ хөзөр энэ за ингээ 3 өөр төрлийн тараа хөзөр сонгогдсон байна. За тэгэд сонгогдсон учраас уншлагандаа орж эхэлнэ. За тэгээд ер нь одоо нэг царын чанартай нэг мэдээ дуулгахад за 2 сар тэр тусмаа 3 дугаар сараас эхлээд ер нь хувийн уншлага ч гэсэн авах цаг хугацаа айгүй миний хувьд бол тийм зав чөлөө муутай болно. Хэрвээ эзэн нэг цагт уншлага авъя тий нэг уншлага авчмаар байна гэсэн нэг тийм бодол байвал жоохон цаг завтай байгаа энэ үеүүдийг минь тий ашиглаад одоо уншлага авч болно шүү. 2 дугаар сараас эхлээд нэг ажлын 3 дугаар сараас эхлээд 2 дахь ажил ахиж нэмэгдэж орж ирнэ. Тийм учраас яг одоохондоо тий жоохон завтай байгаа. За одоо 2 дугаар сараас эхлээд нэг ажил хийхээр бас тэгэл тодорхой хэмжээ. За одоо 2 ажил хийгээд эхлэх цагт бол бүр одоо яг уншлага эндээ гаргах цаг зав маань үнэхээр хумс болох байх гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаад байгаа. Энд бас ингээд нөгөө хүмүүст ингээд уншлах хийхэд яг нэг амархан юм шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ хүн яг нэг энергийн үед айгүй тийм хувийн уншлага ихтэй байгаа үед энэ төр одоо бараг энгийн биеийн хүчний ч юм уу гадуур гараад арай өөр ажил хийснээс илүү тийм маш их тийм ядардаг л да ер нь. Тийм болохоор ажил хийгээд давхар тийм уншлага хийж явхад ер нь жоохон тийм хүндрэлтэй хэцүү болох байх л гэж би тийм бодож байгаа. Тийм болохоор энэ цаг үеийг минь ашиглаад асууя нэг тийм хэрэгтэй байна ч гэдэг юм нэг тиймэрхүү бодол төрүүл та
ойрын үед холбогдоод урьдлага авсан дээр байх шүү гэх. За тийм юм нэг мэдээлэл дуулгачих юм. За тэгэд уншлагандаа орё. За mystical moment гэдэг mystical moment таруудах өдрөөс. За 1-р группийн зориулсан сахиус гарсан даасан тэнгэрсээс нь дамжуулах үг мессежийг авъя. За тэдэнд яг юу хэлхийг хүсэж байна вэ? За 1-р группийнхны одоогийн байгаа нөхцөл байдал энергийн хувьд яг ямар байна уу? Эхний ээлжинд тэдний одоогийн байгаа нөхцөл байдлын энерги. Oh my god. Яагаад өсөж байгаа гэж юм? Сахиус гарсан даасан тэнгэрсээс нь авах мессеж одоогийн тэдний байгаа энерги. За тэгвэл сахиус гарсан даасан тэнгэрсээс нь одоо юу гэж хэлэх хүсэж байна? Гарсан даасан тэнгэрс группийн харсан даасан тэнгэрс сахиусаас нь юу хэлүүлэх вэ? За тэгээд уншлах хийгээд явж явах явцад илүү тодруулж, илүү цааш нь жаахан ухах тийм шаардлага гарвал дахиж хөзрөөсөө асууж явъя. За шүү энэ 1-р группийнхэнд зориулагдсан сахиусаас гарсан даасан тэнгэрсээс юун дээр илүү анхаарах вэ? Angels magical message fairy сахиусан тэнгэрүүдийн мессежийг авъя гэсэн. Юу дээр юуд хөзөр маань одоо олон хөзөр гарахаар орхоо ич тийм аа стилэгчэнд. За ингэж хий. За тэгж жаад нэг Япон хөзөрнөөс нэг мессеж авах хэрэгтэй гэж бодож байна энэс. За 1-р группийн зориулсан сахиусаас өгөх зөвлөгөө одоогийн нөхцөл байдалд тохирсон зөвлөгөө өгөөч. За ингээд дэлгэх хөзрүүд бол үндсэнтэй ингээд ерөнхийдөө болж байна. За нэмэлт авахар бол авнаа. За уншлаганд ингээд ороход вэ. За уншлага яг юуг илэрхийлж байгаа юм. Your desire is within reach гэж байгаа байхгүй. Have faith is everything is working in your favor. Your favor. Бүх юм одоо уулж байгаа дээ. За одоо би нэг
Таны тийм ээ хүсэл бол биелэх боломжтой. Тийм одоо бүх зүйл таны талд. Одоо бүх сахиусан тэнгэр болохоор таны талд. Одоо таныг харсан даасан сахиусан тэнгэрсүүд бол бүх зүйл таны талд байгаа тул итгэлтэй байгаарай гэсэн тийм үг хэлж байгаа байхгүй юу? Итгэлтэй байгаарай. Өөртөө итгэх итгэлээ битгий алдаарай. Бүх юм сахиусан тэнгэрс тий одоо бүхнийг мэдж байгаа учраас тий одоо та өөртөө итгэх итгэлээ битгий алдаарай гэж хэлж байгаа. За энэ дээр болохоор do some research гэж байгаа. Одоо судалгаа хий. Жохон илүү ингээд нэг хайлт хий гэж байгаа. Илүү туршлага ингээд хуримтлуул гэдэг. Энэ нөхцөл байдлын талаар танд илүү их мэдээлэл хэрэгтэй. Үргэлжлүүлэхээс өмнө үүнийг илүү наривчлан судлаарай гэсэн мессеж. За үндсэн 3 сахиусуудаас авах мессежийг авсны дараа тэгээд тарах үзрийн уншлага руугаа орно. Тарах үзэр энэ үндсэн мессежүүдэд бас нөгөө уйлдаж мессеж орж ирсэн байх угаасаа ёстой. Тийм болохоор аппетит гэж. За төгс төгөлдөр биш хөгжил бол өөрийгөө бусадтай харьцуулж эсвэл өөрийгөө шүүмжилж болохгүй. Харин сурсан мэдсэн бүх зүйл дээрээ одоо өөрийгөө хэр их ингээд нэг өөрийнхөө чадах юмыг хэр их хийсэн те бэ гэдэг дээрээ илүү анхаар гэж байгаа хгүй. Та илүү их юм чаднаа. Одоо та өөрийнхөө нэг төсөөлж ирснээсээ илүү өөрийнхөө төсөөлж ирснээсээ илүү их одоо өөрийгөө нэг гэсэндээ та дутуу үнэлэх хэрэггүй гэдэг аахгүй. Өөрийгөө та ерөөсөө дутуу үнэлэх хэрэггүй. Бүх юм нөгөө төгс байх албагүй. Гэхдээ өнөөдрийг хүртэлх сурсан одоо мэдсэн мэдлэг боловсрал за тэр бүхэн дээр хэр их хол явсныг анзаар гэдэг. Одоо нэг өсөндөө өөрийгөө нэг жоохон ийм битгий голоо чи хангалттай төгс төгөлдрөө чам чи хизээж ганцаараа бол байгаагүй. Тэгээ илүү ийм нэг судалгаа хий гэсэн. За ийм мессежүүд ярьж байгаа. За таны одоогийн нөхцөл байдал болохоор яг юуг илэрхийлж байна вэ гэхээр тийм та яг нэг тийм гэр бүлийн харьцаан дээр айгүй гоё юм аз жаргалтай бүрэн дүүрэн сэтгэл хангалуун ийм байж исэн байдал нь одоо таны нэг жахан урмыг хуглаад тэгээд нэг та жахан нуруу харуулах гэдэг юм уу одоо эсрэгээр одоо тийм итгэл үнэмшлээ алдаад миний итгэжсэн бүхэн одоо яг юу байсан бэ тий гэд нэг тийм хаягдсан юм шиг мэдрэмжийг ингээд аваад байж байгаа байхгүй юу? Гэтэл бол та одоо нэг одоо юу гэх юм усан дээр ч ингээд нөгөө энэ цэцэг ингээд нөгөө живхгүй ингээд тогтоод байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр та одоо энд бууж өгөх бол цаг нь бол ерөөсөө биш ээ. Одоо бас сэтгэлээр одоо ингэж унах ч юм уу гунаглах цаг биш ээ. Тань дахиад одоо энд бас тий модондоо цэцгэлээд ингээд үлдчихэж байгаа юм одоо юу гэх юм цэцэг байна тий эргээд цэцгэлэх амьдрал ингээд сэргийх юм боломж бол танд байна. Гэтэл та зөвхөн энэ унтсан байгаа цэцгэн дээр анхаарлаа хандуулаад байна гэсэн үг. Болоод өнгөрсөн сэтгэл гутруулсан одоо юу гэх юм жоохон харамсалтай ч юм уу жоохон гонигтай ч юм уу ингээд нэг тийм юм дээр илүү та анхаарлаа төвлөрүүлээд энд ахаад нэг боломж танд ингээд эргээд сэргийх боломж байгааг та ингээд нөгөө олж харахгүй байгаад байна. Гэтэл тэр нь яг юун дээр болсон бэ гэхээр айгүй таны айгүй итгэл үнэмшил дээр одоо таныг ингээд итгэл үнэмшлийг чинь ингээд нэг хуг нураах тийм
одоо энэ tower гэдэг энэ хөзөр гарч ирж байгаа байхгүй. Энэ tower хөзөр болохоор ингээд таны итгэсэн байсан бүхэн норж унсаана л гэсэн үг. Тэгэхээр та магадгүй энэ нөхөр юм уу, найз залуу юм уу, эсвэл одоо эхнэр юм уу тийм ингээд найз охинтойгоо ингээд нэг үнэхээр халуун дулаан уур амьсгалтай аюу гой ирээдүйдээ ингээд одоо ирээдүгөө бүрэн дүүрэн энэ хүнтэйгээ ингээд болж бүтнэ гэд ингээд бүрэн төлөвлөжсөн байж исэн энэ харьцаа маань өөрөө одоо таны урмыг үнэхээр хугалах бүр ингээд сэтгэлээр унтал ингээд урмыг хугалах тийм эргэлзээ тэнэгэлзээ төрүүлэх тийм нөхцөл байдал ингээд одоогийн байдлаар бол үүссэн байгаа. Тэгээд тэгвэл үнэхээр ингээд таны бодож байгаа шиг тийм их муу нөхцөл бас биш. Яагаад гэвэл энэ цэцгнүүд ингээд дөнгөж ингээд цэцгнүүдийн дандаа ингээд нэг тал нь ингээд нэг усанд орцсон. Өшөө одоо 3-1 нь л одоо цэцэг 3 байсан бол 3-1 хэсэг нь ингээд усанд орсон болохоос 3-2 хэсэг нь усан дээр ил ингээд тогтоод байж байгаа. Та тэрийг нэгсэндээ зөвхөн энэ живцэн байгаа энэ жижигхэн хэсэг дээр бүх анхаарлаа төвлөрүүлээд бүх юм чинь нураад унтсан юм шиг ингээд таны сэтгэл зүй одоо нэгсэндээ үлдсэн энэ хэсгийг нь харахгүй бас ахаад энд цэцгэлүүлж болох хэсгийг ч гэсэн харахгүй байна л гэсэн үг. За тэгээд Seven of Swords хөзөр маань болохоор тийм дандаа нөгөө урвалт тий хуурам эхлэлт шудраг ус байсан байдлыг илэрхийлдэг л дээ. Та ингээд амьдрал аюу гоё ингээд цэцэглээд хөгжөөд ингээд улам илүү гоё цэцэглэн хөгжин дэлгэрнэ гэд өөрийн зүрх сэтгэлтэй бол хамгийн их нандиндаг байсан юм чинь тийм урвалт шарвалт таны хүсээгүй тийм та магадгүй энэ 3-4 хүүхэдтэй өөр хүүхэдтэй айгүй гоё хайрлаад ингээд бүр ингээд нандинаад ингээд нөхөртөөгөө их нэртэйгээ ингэж байж исэн харьцаал одоо гинт юм урвалт шарвалт одоо юмар л орж ирсэн л гэсэн үг. За та тэрэн дээр багахгүй ингээд нэг итгэл найдвараа алдаад ингээд байж байгаа цаг үе байна. Тэгэхээр хөзөр болохоор магадгүй энэ таны энэ одоо энэ сэтгэлээр унтсан энэ нэг жаахан одоо магадгүй та одоо нэг зүгээр энгийн ярихад тийм ээ нөхрөө чинь нэгэд гар утсан дээр та ихнэр хүн байлаа гэхэд нөхрөө чинь гар утсан дээр таны хизээж төсөөлж байгаагүй та утсыг нь үздэггүй байж байгаа нэг санамсаргүй утснаас нэг мессеж болоод харцдаг ч юм уу тийм. Тэгээ тэрэн дээр та айгүй ингээд ач холбогдол өгөөд ингээд сэтгэлээр унж урдсан байгаа гэсэн. Тэгэхээр хөзрийн хэлж байгаа юм юу вэ гэхээр одоо илүү сайн судлаа. Тийм. Тэр бол магадгүй ингээд нэг өнгөц харагдаж байгаа одоо нөгөө жижигхэн нэг мессежэн дээр та төвлөрөөд байгаа бол илүү үнэхээр ор үндэслэлтэй үнэхээр тэр одоо юу юм уу одоо тийм үнэхээр таны амьдрал тийм хор болчоор нөхцөл хэмжээний нөхцөл юу гэх юм тийм одоо таны амьдрал таныг хэлж бодож байгаа шиг хэмжээний тийм гай тарихаар харьцаа ч юм уу мессеж ч юм уу одоо тийм юм бас биш байх бас магадлалтай гэж. Тийм зүгээр нэг айхтар юм бодлохгүй нэг мессеж ütсэн ч гэдэг юм эсвэл хэн нэгэн хорон санаатан санамсраг нэг мессеж ütсэн ч гэдэг юм нэг тэрэн дээрээс болоо та одоо энэ айгүй итгэл үнэмшил алдсан ч гэдэг юм. За тиймэрхүү байдлыг ингээд нөгөө илэрхийлж байгаа байхгүй юу. Тэгээд та өөрийгөө бусдтай ерөөсөө ингэж харьцуулж ингэж шүүмжилж болохгүй гэдэг. Тэгээ өнөөдрийг хүртэл ингээд нэг итгэл үнэмшил ингээд ургуулад, боловсруулад өнгөрөөсөн цаг хугацааныхаа аль сайхныг нь олж хараа гэсэн талаасаа. За тийм мессежүүд ингээд эхний ээлжинд одоогийн байдлаар ирж байна. За гэтэл одоо таны сахиуснууд яг юу гэж одоо сая идэж гисэн дандаа сахиусаас сэлэгдэж байгаа мессеж байгаа. За тэгэхээр өшөө бүр сахиуснуудаас танд ингээд анхаарах шаардлагатай. Одоо яг юу вэ гэхээр та энэ хүндээ одоо нэгэн биений чинь нөгөө тал та тэр хүндээ угаасаа тийм айгүй хайртай тэрэндээ айгүй итгэдэг хүн байгаа. Тэгэхээр одоо юмыг ингэж нэг хитрхи ингэж томруулж харах хэрэггүй гэсэн санаа. Амьдралд ингэж янз янз л ингэж нэг юм жижиг орж ирнэ шүү дээ. Тэгээ та эцсийн зорилгоо ингэ бодоод тэгээд одоо жижиг асуудлыг ингэж айхтар ингэж нэг томруулж ингэж харахгүй. Тэгээ та бол
одоо тийм өөртөө итгэлтэй ер нь бол ингээд нэг од шүү дээ. Таныг ингээд нэг урам зориг өгөх мессежийг бол сахиуснуудаас ирж байгаа байхгүй юу? Юу гэхээр та бол угаасаа юм од шүү дээ. Та бол онцгой нэгэн шүү дээ, тий? Тэгээд та үнэхээр хайртай хүнтэйгээ амьдарч байгаа бас энэ амьдралаа ингээд сонгоцсон таны нэг биений нөгөө тал шүү дээ. Тэгэхээр жижиг асуудлыг ингээд нэг орхиод одоо энд ингээд нэг орхиод ингээд холдуулаад нээсэд явчихж штэ энд. Тэгэхээр энэ жижиг асуудлуудыг ингэж томруулж харах ингээд шаардлагагүй. Тэ? Томруулдаг шилээр та одоо нэгсэндээ жижиг асуудлуудыг томруулдаг шилээр хараад бүх юм нураад унцсан юм шиг танд ингээд итгэл ингэж ингээд нэг санагдаад байгаа. Тийм болохоор ингэж томруулж харах шаардлагагүй. Тэгээд таны одоо нэг амьдралдаа сонгосон хайр тэгээд таны нөгөө тал учраас та өөртөө итгэлтэй King of Wands гэдэг чинь өөртөө асар их итгэлтэй өөрийгөө одоо нэгсэндээ өөрийгөө өндрөөр үнэлж одоо та бол үндсэндээ одоо энэ хүн надгүйгээр яаж амьдрах вэ? Энэ бол зүгээр жижигхэн асуудал. Би энэ хүний хувьд ийм ерөөсөө хугаршгүй юу гэх юм байр суурьтай, ноён нуруутай тийм одоо хинээр цолихооргүй тийм одоо байр суурьтай тийм хүн нь гэдэгт бол ингээд бүрэн дүүрэн итгэлтэй бай гэсэн. Тийм мессеж танд ирж байгаа байхгүй юу? Таны хувьд таны сахиус танд тийм зөвлөж гин, зөвлөгөө. Тэгээ сахиуснууд бол хизээч таны талд байдаг шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр хизээч бити ганцаараа гэж бодоорой, тийм хизээч бити ганцаараа гэж бодоорой. Бид бүгдээрээ ингээд нэг чиний талд байдаг шүү. На хүний амьдралд нэг юм янз янзын жижиг шажиг юм дандаа дардан замаар явахгүй шүү дээ, тийм ээ. Таныг одоо энэ хайртай гэдэг энийг ингээд таныг ингээд санаарай гэдэг байгаа байхгүй юу? Та хаараараа сонгосон амьдралдаа айгүй юм аз жаргалтай байсан энэ цаг мөчүүдээ санаараа бас өөрийгөө ийм нэг хүнд ялагдаж дийлэгдээл юм уу одоо өөр хин нэг сонгоод авах хэмжээний одоо тийм сул дорой биш би бол тийм одоо маш гайхалтай гоё хүн штэ гэдэгтээ итгээрэй гэж байгаа байхгүй. Тэгээ жижиг асуудлыг бол томруулж бити хараа гэсэн. За тэгээд энэ Япон үзрнээс мессежийг авъя. За энэ үзэр маань яг юу илэрхийлж байна вэ гэхээр энэ үзэр маань юу илэрхийлж байна вэ гэхээр энэ бол амьдралын их усүр. За хүний амьдрал бол амьдрал чинь зогсонг байдалд орсныг мэдрэмэгц дотгошогоо өөрлөгөө харж баяр баясгалан сэтгэл хөдлөлтөө анхаарлаа төвлөрүүлж таны дотоод гэрэл бүх зүйлийг одоо нэг амьд байлгаж одоо ингэж нэг бүх зүйлийг аната но нака ни нару хикари га субете о каши гокаши цуцукимас. Тийм. Одоо бүхнийг ингээд нэг таны дотоод ирж хүчил ер нь бүхнийг хөдлөгдөг гэсэн санаа. Дотоод энерги, дотоод ирж хүч таны одоо нэг итгэл найдвар одоо бүхнийг ингээд нэг үргэлжлүүлэн яг нэг үг утгаалж хэлэхэд айгүй хэцүү. Та одоо энд нэг юм сэтгэлээр унтсан ингээд бүх юм утгагүй нэг санагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг тийм дээр төвлөрөөд танд бүхэл юм ингээд нэг харанхуй бүтэхгүй болохгүй байгаа өнцгөөсөө харагдаж байгаа гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэгээд та дотоод ингээд нэг харах өнцгөө өөрчлөх юмны нөгөө гэрэл гэгээтэй талыг нь олж харах тэгээд итгэж үнэмших энэ нэг одоо өөрийгөө гоё гэдэгтээ итгэх бас дээрэс нь нөхөртөө итгэлтэй байх энэ байдал чинь өөрөө таныг нэг илүү сайхан амар амгалан тайван итгэлтэй сайхан амьдрахад тийм ингээд нэг тус болно гэж байгаа байхгүй юу. Одоо нэгсэндээ итгэл найдварыг битгий алд гэсэн л утгатай товч
болчихвол тодорхой доо. Аха. За тийм мессеж ирж байна. Таныг бол тэгээ нөгөө энд айгүй гоё урам зориг өгсөн мессежүүд тэгээд хүн чинь нөгөө нэг сөрөг талыг нэг болохгүй юмыг болоод харчаараа энэ амьдрал бараг нөгөө өнгөрсөн сайн сайхан бүхнээ мартаад ер нь тэгээд нөгөө болохгүй юм дээр төвлөрөөд харахаар бүх юм болохгүй байсан юм шиг болоод ингээд санагддаг шүү дээ тийм. Гэтэл яг ингээд нөгөө юун дээр төвлөрж байгаагаас шалтгаалж одоо яг юуг нь харах вэ гэдэг. Одоо энэ байх байдлыг юу ч болоогүй юм шиг өнгөрөөгөө зөвхөн нөхрийнхээ ч юм уу зөвхөн эхнэрийнхээ сайн сайхан байдал дээр нь төвлөрөөд өмнө хамтдаа сайхан аз жаргалтай байсан цаг хугацаанд дээр төвлөрөөд за тэгээд өөрийнхөө энэ хичнээн гоё сайхан одоо намайг одоо хинээрч орлуулж чадахгүй гэдэгт дээрээ итгэж төвлөрөх юм бол таны бас хүслээр л болох байхгүй юу гэдгийг тийм товч өгөөд ингээд нэг гоё богинохноор илэрхийлэхэд бол тийм л юм. За ингээд нэгдүгээр группийн уншлага үндсэндээ өндөрлөж байна. Эргэлзээ, тэнэгэлзээ ойлголцохгүй асуудал байвал тэгээд та нэг гоё ингээд нэг асуудлыг нэг ингээд өөрийнхөө ингээд хүн нэг юм юу болцсон үед одоо нэг итгэл ер нь тэгээд нөгөө итгэл үнэмшлэл байгаад байгаа шүү дээ. За тэгээ хэлэх гэж байгаа үгийг минь ойлгосон байхаа гэж найдаад за нэгдүгээр группийн уншлага ингээд өндөрлөж байна. За хоёрдугаар группийн уншлага эхлэх гэж байна. За Topakyo гэдэг хөзрийг. За Angels messages. За Angelүүд юу хэлэх нэ? За хөзрүүдийг дэлгэснээр дараа уншлага одоо уншиж эхэлнэ. За хоёрдугаар группийн зориулсан одоогийн байгаа нөхцөл байдлын мессеж хэлийг гаргая. Картуудыг гаргая. Одоогийн хоёрдугаар группийн зориулсан одоогийн байгаа нөхцөл байдал. Одоогийн байгаа нөхцөл. За тэгж сахиуснуудаас нь яг харсан даасан тэнгэр сахиуснуудаас нь яг юу хэлүүлэхийг хүсэж байна вэ? Харсан даасан тэнгэр сахиуснуудаас. За тэгчээ дахиад өөр хөзрүүдээс мессеж авнаа. За Пэри хоёрдугаар группийн зориулагдсан сахиусын зөвлөгөө мессеж хөзөр авъя. Сахиусын зөвлөгөө. За энэ. За шо. Хоёрдугаар группийн зориулагдсан энэ хөзрөөс ахаад нэг мессеж авна. За тэгээд л уншлах хэлэндээ. За хоёрдугаар группийн зориулагдсан. Юу ийцэн үний гэж. За ингээд уншлаханд орё.
бас нэг үзрээс мессеж авсан санагдаад ах юм өөр юу вэ? За ингээд шаардлагатай бол ахиж өөр үзрээс мессеж авна. Ер нь уншлагын явцаас бас их шалтгаална тий. За ингээд сонгосон Topagio гэдэг энэ хүзрийн тий. За сахиусаас өгж байгаа одоо юун дээр анхаарах вэ гэсэн тийм. Topaz гэж нөгөө Topaz гэж чулуу байдаг тийм. Тэр за тэр болохоор одоо таны эрүүл байх, эрүүл мэнд бас аз жаргалыг чинь хааж байгаа. Тэр нөгөө далтын далдаг дарагдсан тийм уур хилэнгээсээ салах цаг хугацаанд болжээ гэж байгаа байхгүй юу? Нэгсэнд өршөөх, өөрийгөө эмчлэх танд тийм шаардлага байна гэдэг. Өршөөх. Та магадгүй өнгөрсөнд болоод өнгөрсөн юмд өнөөдөр хүртэл өөрийгөө өршөөж чадахгүй, уучлж чадахгүй, эсвэл хэн нэгнийг өршөөж уучлж чадахгүй. Тэгээд нөгөө нэг тийм сэтгэлийнхаа мухарт нэг тийм дарамттай яваад байгаа байдлыг илэрхийлж байна. За энэ хөзрөөс болохоор бизнес венчур гэж байна. За энэ хөзөр маань яг юу хэлхийг хүсч юу илэрхийлж байна. Бизнес венчур гэдэг маань болохоор бизнесийн хөрөнгө оруулалт, шинэ бизнесийн санаа эсвэл карьерийн боломжинд итгэж түүнийгээ хэрэгжүүлээ гэж байна. Танд одоо шинэ санаа төрсөн, тэгээд нөгөө одоо хэрэгжүүлж чадаагүй, тэгээд тийм энэ зөвхөн бизнес биш байж боллоо гэхэд одоо нэг тийм хэрэгжүүлж чадахгүй тэгсэн ер нь нэг шин санаа нэг дотроо нэг юм бодоод агуулад ингээ яваад тэгээд тэрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол одоо тэрийг бас хэрэгжүүлэх цаг болжээ. Ер нь өмнө урдд өнгөрсөн тэр нөгөө юуг бас уур хилэнг бас нэг сэтгэлийн мухрын бас нэг тэр нэг зовлон шаналлыг бол одоо өршөөж уужилж тавьж эдгэх цаг нь болжээ гэсэн мессеж байна. За гэжэл энэ одоогийн таны байгаа энерги мессежин дээр болохоор Nine of Wands, luxury, work, stress. Одоо та энийг нэг тийм ажил төрлийн байдал дээр чинь танд онцгойлон давмгайлан мессеж ирэх гэж байна гэж ингэж бодож байна. За тэр нь болохоор яг юу гэж байна вэ гэхээр та одоогийн нөхцөл байдал ингээ магадгүй ингээд ажлын маш их юм ачаалал стресстэй байгаа. Одоо нэгсэндээ нэг ажил амьдралын баланс алдагдаад тэнцвэрээ алдаад тэгээ нэг ажлын хэтэрхий их ачааллаас болоод одоо нэг танд нэгсэндээ ажил гэдэг хаас нэг тийм хувийн орон зай тэгээд юм нэг хувийн нэг тийм юу гэх юм нэг тийм аз жаргалтай өөртөө зарцуулах цаг хугацаа байхгүй. За байгаа гэхэд ингээд ерөөсөө л ингээд таны амьдрал ерөөсөө мөнгө төгрөг эсвэл ажил руу ингээд чиглэлсэн. Тэгээд нэг амьдралаас бусад нэг амьдралын сайхныг ингээд нэг тааваараа суугаад нэг сайхан тухтаа суугаад ингээд нэг баг амьдралыг эргэцүүлээд таашаагаад нэг аяг цай кофег нэг амтрахын уугаад өөртөө зарцуулах нэг тийм цаг зав танд айгуу тийм хомс байна. Та тэрнээсээ болж бие болон сэтгэлийн асар их тийм нэг ачаалал дарамтанд өртөөд байгаа байдлыг илэрхийлж байгаа байхгүй юу? Sorry, уучлаарай. Хоолой сэрвгэнж байна. Тэгээд танд одоо нэг тийм ингээд найз нөхдөдтэйгөө хамтдаа нэг юм аятайхан ингээд байх цаг хугацаа, гэр бүлтэйгээ хамтдаа сайхан нэг тухтайхан шиг хоолундаа идээд байх цаг хугацаа айгу байхгүй. За тэгээд ажил төрлийн байдал дээр ихэхэд одоо ингээд та бусдаас илүү их нэг юм ачааллыг өөрөд байгаа. Тийм болохоор та тэрэн дээр үнэхээр ингээд нэг бие сэтгэлийн ядаргаанд орж байгаа л гэсэн үг. Тэгээд танд нэг тийм нэг юм ажил төрлийн холбогдолтой байдал дээр яг биеэрээ бие дааж ганцаараа одоо хин нэгний одоо ингээд нэг
Хэрв та нэг одоо байгууллагад ажилладаг бол тэр их ачааллыг өөрч ингэж үйжсэн. Танд нэг тийм шин санаа байгаад байгаа байхгүй шин санаа. Би бол н одоо энийг ингэж хийгээс сууж яснаас өөрийнхөө чадах гэдэг юм өөр юм хийх юм бол эсвэл нэг энэ бизнест ингэж хөрөнгө оруулах юм бол одоо ингэж надад боломж байгаа даа гэд ингээд дотроо ингээд бодоод боловсруулаад төлөвлөөд яваад байгаа санаа танд ингээд байгаад байгаа. Гэтэл таны энэ одоогийн хийж байгаа энэ ажлын стресс энэ бүр амрагч цаг завгүй за магадгүй тэр шинэ бизнес бодож боловсруулаад ингээд дотроо ингээд төлөвлөө явж байгаач тэрнийхээ талаар ингээд тухтай төлөвлөгөө гаргаад ингээд өшөө бүр тэр ажил бизнесийг хийхэд одоо юу гэх юм ашиг нь юу байна, эрсдэл нь юу байна, ямар хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, яах вэ гэхэд ингээд өөртөө өөрийнхөө дотор санаа төрсөн байдал дээр ингээд төлөвлөгөө гаргах гэхээр таны яг одоогийн хийж байгаа ажилд танд үнэхээр тийм тэгээд сууж ээж тэгээд бодоо төлөвлөөд явж одоо нэг тухтайхан өөр дөөрөө төвлөрөөд ингээд нэг аяг дуртай кофего ууж байгаад одоо ингээд өөрийнхөө хийхийг хүсэж байгаа юмныхаа ингээд тооцооллыг хийгээд ихээр танд тийм үнэхээр цаг хугацаанд байхгүй байгаа. Цаг хугацаанд байхгүй бүр бие сэтгэлийн ядаргаанд орсон. Уул нь танд нэг тийм санаа байгаа. Та тэрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр хөзөр юу гэж энэ хөзөрч байхад сахиусууд одоо яг юу гэж хэлж ийн гэхээр одоо тэр бизнес төлөвлөгөө тэр бодож санаж байгаа юм а хэрэгжүүлэх цаг нь болсон гэдэг байгаа байхгүй юу. Ингэж өөрийгөө стресст оруулж ачаал авч дарамтанд орж ийм байгаа байдлаас одоо нэг жоохон чөлөөлөгдөж чи бол бодож байгаагаас илүү юм чадах хүчтэй хүн гэдгийг чамд сануулж анхааруулж хэлж байгаа. Өшөө илүү эрх мэдэлтэйч болох өшөө илүү одоо боломж байна. Гэтэл яг л өнөөдөр зуралдсан энэ ажилтайгаа ингээд зуралдчихэд өөрийнхөө хувийн ч юм уу өөрийнхөө чадна гэж бодож байгаа юмнуудаа хийх ингээд цаггүй болчиход байхаар чинь танд одоо нэг сахиус бол чамд хязгааргүй боломж байгаа штэ гэдгийг л сануулад байна. Тэгж хэлхийг хүсэж байна сахиус бол. Чамайг энэ сахиусууд байнга ингээд нэг дэрэгтээс чинь хажуугаас чинь ямар нөхцөл байдалтай байгааг чинь харж байгаа. Тэгэхээр чамд ингээд айл болох ингээд нэг тэр хөрөнгө оруулалт оруулаад ингээд нэг ийм юм хийх одоо тэр бизнес санааг ингээд нэг дэмжих ингээд нэг арга замыг олох ингээд одоо тэндээс нэг ашиг орлогыг хүртэх энэ арга байдлыг чинь ингээд нэг юу гэх ингээд хүлээг хараад дэмжиж туслана гэдэг байгаа байхгүй юу. Одоо энэ чинь сахиуснууд хүнд яаж тусалдаг юм гэхээр мэдрэмжээр бодлоор тэгээд одоо нэг чамд нэг юм дохио илгээгээл чи ийм юм чадна штэ гэл ингээд бодлооч ингээд оруулж ирээл ингээд юм хийлээл ингээд байнгын ингээд хажуугаас чинь дээрээс нь чамд ингээд тэр ажлаас чинь хийх гэж байгаа солих гэж байгаа хөрөнгө оруулалт оруулах гэж байгаа энэ газараас ийм хэмжээний ашиг орлого тооцоо авна штэ гэдэг ингээд нэг бодуулаад ингээд зурс бодоол та энд бодоол байгаа хэрнээ ингээд үйл хөдлөл авч чадахгүй ингээд байгаад байгаа. Тэгэхээр тэр бүхнийг яг хэн хаанаас илгээдэг вэ гэхээр таны сахиуснууд танд мэдрэмжээр бодлоор тархинд түүнээс биш одоо чадлагүй юм уу бодохгүй хүнээ чадахгүй юм уу чадахгүй ажиллаа юм уу одоо хизээж ингээд нэг өөрийнх нь төсөөл бодол байхгүй байгаа юм ерөөсөө ингэж хүний тархитлаханд зурс ингээд нэг орж ирдэггүй. Тэгэхээр танд орж ирээд байна гэдэг энэ мэдрэмж бодлыг хэн өгөөд байгаа гэхээр энэ таныг харж дааж байгаа сахиуснууд өгж байгаа шүү гэдгийг хэлээд байгаа. Тэгээд энэ хоёр үргэлж чамтай хамт байдаг. Санаа зовох хэрэггүй. Баруун мөр, зүүн мөр хоёр дээр чинь сахиуснууд таныг ингээд харж хамгаалаад ингээд байж байгаа. Тэгэхээр нэг тийм магадгүй өнгөрсөнд нэг болоод өнгөрцөн нэг тийм жоохон бүтлэхгүй нэг одоо нэг тохиолдсон юм байх юм бол тэрнийг мартаад уучлаад одоо өнгөрөөгөөд өөрийгөө эдгээгээд тэгээд ингээд урагшлнаа. Тэр болсон тохиолдсон бүхэн яагаад тохиолдсон байдаг вэ гэхээр танд нэг өсөндөө сурамж хэрэгтэй л байсан гэсэн үг. Энэ сахиуснууд тэрийг дандаа ингээд нэг харж исэн байхгүй юу? Бүр тэр чуудгаа харахаас гадна илгээсэн. Танд одоо тэр за ингэж болох юм байна, тэгж болохгүй юм байна гэдгийг ойлгож ухамсарлуулах, ухамсарыг өгөхийн тулд тань руу одоо нэгсэндээ тийм асуудлыг, тийм одоо тэр таны хүсээгүй таныг шаналгасан, таныг нэг жоохон юм урам хугалсан тийм байдлуудыг нэгсэндээ сахиуснууд илгээдэг байхгүй юу? Тэгээ энэ нөхцөл байдлыг яаж давж гарах нь вэ гэдгийг харж идэг гэсэн. Тэгтээ харж байхдаа яг яадаг вэ гэхээр тэндээс таныг зөв замыг олоод зөв ухаарлыг олоод дараа нь өөрийгөө ингээд эдгээгээд
Танд энд нэг идгэж чадахгүй шалтгаан байгаа. Одоо энд тохиолдсон. Тэгэхээр одоо тэр өнгөрснийг ингээд идгэх цаг нь болцсон гэдэг анхны мессеж үзэр таны сонголтын үзэр дээр гарч ирсэн байгаа. Та тэгэхэд ийм аюул гой өндөр тэм тодорхой хэмжээний өөрийнхөө нэг зүүн совиндаа итгээд зүүн совин гэдэг чинь сахиусандаа итгэх гэсэн үг шүү. Ер нь бол сахиусандаа итгээд явхад та аюул өндөр хэмжээнд очих хэмжээний потенциалтай, чадвартай, хүчтэй, хамгаалалттай хүн байгаа. Нэгсэнд өөртөө итгэхгүй урам хугарсан энэ байдлаагаа ингээд нэг одоо итгээд урагшлах цаг мууч ирсэн гэж сахиуснууд за тийм үг мессежийг танд дамжуулаад та хангалттай хэмжээний тийм эмприо яг ийм энергитэй тийм лидершипийн энергитэй хүн байгаа байхгүй. Та хүний удирдлаганд ажиллаж ингэж өөрийгөө тамирдуулж одоо цаг наргүй хүнд ийм хямдхан хөлсөөр зарагдаад юм уу одоо үндсэндээ муугар илүү тийм шүү дээ. Өөрөө одоо нэг чадлаггүй хүн шиг хүнд ингээд нэг бие сэтгэлийнхаа тамир тэнхийг стресст ортлоо ингэж нэг бараад ингээд суух хэмжээний биш та хангалттай юм шал өөр хүн байгаа даа. Энд нэг тохиолдоод болоод өнгөрсөн юмнаас болоод та нэг өршөөж чадахгүй өөрийгөө ч юм уу эсвэл хин нэг ч юм уу ингээд бараг өөрийгөө юм шиг байгаа байхгүй. Өөрийгөө ч юм ингээд өршөөж чадахгүй тэгээд өөртөө нэгсэндээ тодорхой хэмжээнд итгэл алдсан байгаа байдал. Тэгэхдээ энэ дээрээсээ одоо таныг өршөөж уучлаад гоё ингээд өөрийгөө итгэгээд өөрийгөө хинбэ гэдгийг одоо ингээд одоо нэг сорилтын цаг үе энэ шинэ санаа орж ирсэн энэ юмаа хэрэгжүүлэх цаг үе чинь одоо ингээд болцоод байна гэдгийг л одоо илэрхийлээд байгаа юм л да. Юу хэлхийг хүсэж байна л да. Та болвол энэ ертөнцид ирсэн одоо маш өвөрмөц нэгэн өвөрмөц сонин содон энэ шар шувуу гэдэг амьтан чи одоо шар шувуу гэдэг амьтан чинь бусдаас өөр шүү дээ. Та бусдаа ижилхэн байх шиг ерөөсөө шаардлагач байхгүй шалтгач байхгүй. Та бусдаас өөр хүн. Гэдгийг юу шиг утас шиг ингэсэн дэлгэцийн хөвлөх гэж. За тэрэн дээр та бол өвөрмөц бусдаас өөрхөн. Чи энэ ертөнцид төрсэн цагаас л онцгой авьяастай байсан. Чи оддыг, амьтдын дуу чимээг болон эд шидийн бүх зүйлийг ойлгодог гэж. Тэгэхээр бүр онцгой юм чадварыг та нэгэн бас энэ дунд нь байгаагаа за байхгүй нэг нь болохоор яг юу гэж хэлэх гэж юм гэхээр ерөөсөө чи бусдаа ижилхэн нэг хэвэнд өөрийгөө зутгах гад ингээд байлгах гад ингээд тэдэнтэй адилхан байх гадах шаардлага шалтгаан бол ерөөсөө байхгүй. Та бусдаас онцгой бүр өөр тийм өөрөөр байх тусмаа илүү одоо нэг гоё онцгой нэгэн шүү дээ гэдгийг л хэлээд байна. За ингээд 2 дугаар группийнхний тийм энэ шар шувуу гэдэг амьтан чинь одоо харанхуй шин бүхнийг өдөр шиг харж чаддаг ганцхан амьтан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө онцгой гэдгийг хүлээн зөвшөөрөөд би бусдаас өөр гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ нь өөрөө тийм буруу юм биш, муу юм биш, харин ч бүр би онцгой гайхалтай, гайхамшигтай өөр хүн гэдэгтээ итэг гэдэг байхгүй. За ийм мессеж ирж байна танд. За одоо болохоор 3 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. За 3 дугаар группийн уншлага сонгосон хүзүрний чарит энэ уншихаар мэдгүй одоо энэ Франц хэлээр бичсэн юм шиг байна. Тий. Чулуунуудаас авч байгаа мессежээ харахад бол ягаан боловшгүй л одоо харагдаж байна.
Чаруйт гэж унших юм байна л да. За тэгээд энэ хөзөр болохоор яг юу илэрхийлж байна гэхээр сүнслэг хамгаалалтыг илэрхийлж байна. Бурхан болон таны хамгаалагч сахиусан тэнгэр таныг харж хандаж бие биелдар сэтгэл хөдлөл эрч хүчээр хамгаалж байгаа шүү гэсэн. Ер нь бол таныг харж хандаж хамгаалж байгаа шүү гэдгийг тийм санаарай л гэж байна да. За тэгээд өөр бусад хөзрүүдийг дэлгэсний дараа уншлагтаа орноо. За тийм болохоор та хөзөр дэлгэж байгаа хөзрийн одоо холж байгаа юг алгасгаад шууд уншлагтаа орж бас болно шүү тий. За 3 дугаар группийн зориулсан сахиусан тэнгэрсүүдээс харсан даасан тэнгэрсүүдээс нь мессеж авъя. Харсан даасан тэнгэрс сахиус нь юу гэхийг сахиус бол таныг харж дааж байгаа шүү гэж та ганцаараа биш шүү гэдгийг бол хэлэх гээд байна. За харсан даасан тэнгэрс new career шинэ карьер шинэ үе шатлалыг илэрхийлсэн үзэр гарч ирж байна. За одоо энэ мөс тарот хөзрөөсөө 3 дугаар группийн зориулсан энэ хөзрийг сонгосон хүмүүст одоогийнх нь нөхцөл байдал мессеж авъя. Одоогийн 3 дугаар группийн одоогийн нөхцөл байдлын мессежийг гаргаж өгнө. Одоогийн нөхцөл байдлын мессеж. Энэ хоёр давхар унчлаа. Давхар үзэр авахгүй нэг авъя. За одоо тэгэхээр юу гарна? Одоо яг харж тааж байгаа тэнгэр сахиусууд яг юу дээр анхаарах вэ? Юу илүүлэхийг хүсэж байна гэдэг нэс байна. Юу илүүлэхийг хүсэж байна вэ? Юу илүүлэхийг хүсэж байна вэ? За тэгвэл юуг анхаарах вэ? Анхаарах юм юу ах вэ гэж. Анхаарал хандуулах юм болохоор юу вэ? Дон руу харж иж явах чинь анхаарах юм дээр. За шүү. За нэг Япон хөзрөөсөө нэгийг авчихъя. За тэгэл. За 3 дугаар группийн зориулагдсан мессеж. Мессеж зөвлөгөө. За уншлагт орноо. За уншлах хөзрүүдэд дэлгэцлээ уншлагт оръё. За тэр хөзөр болохоор одоо таныг нөгөө юугаа тавьж явуулах тийм ээ. Одоо хизээш та ганцаараа байдгүй шүү. Таныг ингээд сүнслэгийн төвшөнд таныг ингээд нөгөө хамгаалж байгаа шүү. Таны ингээд бие биелдрэгч, таны сэтгэл хөдлөлийгч бас танд ингээд нэг эрч хүч энергийг ингээд өгч байгаа шүү гэдгийг ингээд хэлж байна. За энэ хөзөр болохоор new career гэхээр you work focus. За энэ юу ачи? You work focus is shifting in a positive new and successful direction гэж байгаа байхгүй. Энэ болохоор та эерэг тэгээ шин амжилттай чиглэлд ингээд шилжиж байна гэж байна.
та энергийн төвшөнд тийм ээ одоо шин шатантаа гарч байна. Амжилттай явагдаж байна. Тэгээ эерэг одоо нэг жоохон тийм нэг бараан байсан нөхцөл байдал одоо ингээд одоо бас нэг эргэж шинэ эргэлтийн шатандаа гарч байна гэж. Тэгээд таныг энэ сүнслэг тал дээр ер нь хамгаалж байгаа шүү гэдгийг ингэж хэлсэн шүү. За page of emotions. За одоогийн таны одоогийн байдлын энерги бол ер нь бол айгүй юм гоё зүрх төвтэй ингээд хайр энерги төвтэй. Тийм хайр энерги төвтэй одоо ингээд яг ингээд гоё зүрхэн хүртэн дээрээ төвлөрөөд бүх юмыг айгүй ингэж хайраар тийм ингэж харж байгаа. Та магадгүй ингэж ингээд нэг сүнслэгийн чиглэл дээр айгүй гоё ингээд хөгжиж явж байгаа. За тэгээд танд ингээд танаас ингээд айгүй гоё ингээд нөгөө гэрэл гэгээ цацарж байгаа. Та юмыг айгүй гоё эргээр ингэж хардаг болж байгаа. За тэгээд хорвоо ертөнцөө бүх юм одоо бүгдээрээ одоо эцсийн мөчтөө бол өөрөөсөө бүх юм одоо энэ заагаас энэ одоо ингээд нөгөө юу гэдгийг бүх амтэн ургамал за хүн за энэ бүхэн бүгдээрээ одоо эцсийн бүлэгтээ бол одоо ингээд бүгдээрээ ингээд хайр гэдэг юм дээр л одоо ингээд нэг төвлөрж байгаа. Тэгээд энэ хайр гэдэг юм дээр төвлөрж байгаа энэ хайраас юу гэдэг лээ? Хайрыг өөрөөсөө цацруулж байгаа цагт ингээд бүх юм ингээд тань руу ингээд нэг юу гэх юм хайрын гэрэлд бүхэл юм ингээд татагдаад ирдэг ингээд энергийн хууль өгч байгаа байхгүй. Тэгээ энэ ирч хүч энэ хамгаалтыг ингээд таны харж байгаа сахиус танд ингээд илгээж байгаа шүү гэдэг ингээд илэрхийлсэн байна. За таны одоогийн нөхцөл та айгүй гоё ингээд аз жаргалтай ингээд хийх ажлууд ингээд та энэ сүнслэгийн төвшөндөө одоо хүн яг нэг дотроосоо гэрэлтээд ихлэхээр бүх юм өөрөө ингээд утга учиртай аз жаргалтай тийм өстой нэг зовлон гэж юм ер нь бараг байхгүй одоо нэг тийм нэг аз жаргалтай их гоё болж байгаа. Тийм гоё өөрчлөлттэй энергиуд ингээд танд ингээд орж ирж байна. Тэгээ тэр энергийг бас танд ингэж илгээж байгаа. Танд ингээд сүнсний чиглэлд ингээд сүнс гэдэг юм чи өөрөө нэг хөгжиж байгаа үед ингээд айгүй гоё хамгаалттай байж ингэж гоё хөгждөг. Тэгэхээр тэр хамгаалтуудыг таны сахиусууд ингээд хийж байгаа гэдгсэн тийм мессеж ирсэн. Тэгээ танд одоо ингээд айгүй гоё уршаа ингээд гэрэлт ингээд энэ гоё замуудаараа ингээд яваад ирлээ тийм. Одоо энд ингээд 7 хүрд энэ бол энэ 7 хүрдийг илэрхийлж байна. Тэгээд 7 хүрдний энэ замаар явж байгаа. Та бол одоо ингээд тэндээс ирээд ингээд юучгүй ингээд газраас ингээд наашлаад ирээд 1 2 3 4 одоо бараг та ингээд 5 дахь ингээд хүрдний юун дээр ирж байна гэсэн сүнсний хөгжлийн хувьд. Нэлээ ингээд тодорхой ингээд та ингээд гоё сүнснийхээ төвшин хөгжлийг ингээд ахиулаад яваад байсан гэсэн үг. Яг энэ ирчээрээ таныг ингээд өөр юунд сатаарахгүй ингээд нэг өөр юунд ч одоо нэг яахгүй цаг хугацаагаа зарцуулахгүй яг сүнсний хөгжлийн чиглэлтэй ингээд явах юм бол таны энэ гэрэл хийгээдээ бүр ингээд гоё гэрэлтэж нар шиг мандаж ингэх цаг үе чинь тун ойрхон одоо ингээд ирээд байна гэдгийг. Энэ бол тэгэхээр энэ хамгаалагч сахиусан тэнгэрсүүд харсан дагсан тэнгэрсүүд таныг айгүй гоё ингэж түшиж ингэж тулж ингэж замыг чинь зааж ингэж одоо нэгсэндээ нөгөө лифтер ингээд дээшэндээ ингээд татж байгаа юм шиг ингэж лифтер ингээд дээшээ өгсөж байгаа юм шиг хүн ингээд кайдан гэдэг ч үлээ ингээд шатаараа ингээд өгсдөг бол таныг ингээд лифтер ингээд дээш нь явуулж байгаа юм шиг иймэрхүү маягаар ингээд тэг урсдаг шатматаар ингээд явж байгаа юм шиг таны хөгжил ингээд гоё ингээд дээрээсээ юм хатаастай ингээд гоё явж байна гэсэн санаа. Мэдээж энэ дээр өөрөө чинь одоо тэгээ таныг юм шин шатанд ингээд те эерэг гоё шин шатанд ингээд гоё гэрэл гэгээтэй ертөнц гэрэл гэгээтэй бүхэн таныг өгтөж байна шүү гэсэн ямыг илэрхийлж байна. За таныг одоо анхаарах юм юу байна вэ гэж нэг мессеж авахд бол анхаарах юм дээр болохоор ингэж байгаа. Сүнсний хөгжлийн зам бол өөрөө ерөөсөө өөр хүнтэй адилхан, өөр бусдтай адилхан байх ерөөсөө тийм нэг зам байхгүй.
Хэрв та хэн нэгэнтэй одоо та магадгүй ингээд өөр би зөв явж байгаа болов миний зөв болов би зөв явж байгаа болов гэдэг дээр ингээд зарим үед эргэлзэх ингээд нэг юм гарч ирээд тэгэл одоо тэгэнгүүтээ та өөр хэн нэгний одоо нэг сүнслэг хөгжлийн замналыг одоо өөр хэн нэгнээс одоо ингээд зөвлөгөө авах гэдэг ч юм уу тэрнтэй ингээд нэг ижилхэн болох гэдэг ч юм уу иймэрхүү талын юм хэрэггүй. Хүн болгоны сүнсний хөгжлийн зам өөрөө. Та тэр хүнийхтэй адилхан байхгүй. Та юунд итгэх вэ гэхээр зөвхөн сахиусандаа идэг. Сахиусандаа. Өөртөө болон сахиусандаа. Өөртөө гэдэг чинь эцсийн бүлэгтээ таныг ингээд татаад байгаа энэ сахиуснуудад идэг. Одоо өөр хин нэгний сүнслэг хөгжлийн замналт хэрэг ингээд нэг анхаарлаа хандуулаад ингээд явах юм бол та тэр хүнтэй хизээж адилхан байхгүй. Замнал нь өөр, туулал нь өөр, дээрээс нь сүнслэг хөгжил тэр хүний ихэлсэн шатлал нь ч өөр. Одоо тийм бүр хүн болгон өөр учраас та тэрнтэй нэгэсэндээ өөрийгөө ижилсгэх албагүй гэдгийг анхааруулж байна. Таны одоо яг ингэж нэг жаахан саад тотхор учраад байгаа сүнслэгийн тал дээр саад тотхор жоохон учраад байгаа байдал чинь өөрөө та зөвхөн сүнсэндээ сүнслэгтээ итгээд урагшлахад болно. Тэгэхгүй бол таныг ингээд нэг хойш нь доош нь татаад одоо нэг сайхан гоё ингээд мандан бадрах гэсэн хөгжөөд ингээд гоё явах гэж хойш нь доош нь татаад таныг шархлуулаад шаналуулаад байгаа юм чинь ерөөсө хин нэгэнтэй өөрийгөө эзэлсэх гээд байгаа байдлаас чинь хүсэлтэй шүү л гэж. За тийм мессежийг ирүүлэхийг хүсэж байна. Тийм байдлаас чинь одоо тэгж хин нэгэнтэй ижилсэх гэсэн өөр хүнээс нөгөө мэдрэмж одоо нэг өөр юмнаас ингээд сурахсан байдал чинь таны урагшилж байгаа зам дондор ингэж одоо ингэж таслаад тий зарим үед унгаагаад энергиг чинь унгаагаад байна шүү гэдгийг. Сүнслэг хөгжлийн замналыг жоохон нураах юм орж ирэх гээд бай шүү. Тэгэхээр та хэнд идэхгүй зөвхөн сахиусандаа идэг зөвхөн дотгошоогоо төвлөр өөрөө өөртөө ихтгэлтэй хүчрэхэг бай. Та нэгсэндээ өөрөө өөртөө нэг юм гоё бүрэн дүүрэн ингээд би бүх юмны эзэн. Би энэ гол дүрнэ гэдэгт ингээд та итгэхгүй танаас илүү мэдээж ингээд сүнслэг хөгжлийн замналд илүү хүмүүс мэдээж байгаа. Дутуу хүмүүс бүр их байгаа. Гэтэл та өөрөө цорын ганц. Та өөрөө цорын ганц хүчрэхэг хүн. Гэхдээ энийг эгогоо хөгжүүл гэж байгаа нь бол ерөөсөө биш. Тэгвэл би бусдаа адилхан байх ерөөсөө албагүй гэдэгтээ маш итгэлтэй бардан бай гэдэг байгаа байхгүй юу? Бусдын зам өөр, миний зам өөр гэдгийг л хүлээн зөвшөөр гэсэн л үгэлтэй үндсэндээ. Тэгээд өөртөө өөрийнхөө эзэн хүчрэхэг бай гэж. Та нэг тийм тэр тал дээр тийм өөртөө мангарахгүй итгэж ингэж нэг хүчрэхэг байж чадахгүй байна гэж хэлээд байгаа. Тэгээд танд тусуулах юм ердөө таны сахиуснууд бас таны өөртөө итгэх итгэл таныг энэ гоё нар шиг гэрэлтэхэд туслана гэж. За их гоё утга учиртай тийм маш гоё мессежүүд ирж байна. Энэ яалтчгүй л одоо сүнслэг талд үнэхээр одоо тийм хэрэгтэй зайлшгүй шаардлагатай мессежүүдийг ирж байна. За тэгээд өөрийгөө сэргээ гэж өөрөө өөрийнхөөрөө байхыг л дахин хэлж сануулад байна л да энэ дээр. Та өөртөө итгэлтэй ийм гоё үзэсгэлэнтэйгээр ингээд би энэ одоо хорвоо ертөнцид цор ганц шүү дээ гэдэгтээ итгээд ингээд ийм гоё. Ёстой энэ маш гоё юм өөртөө итгэлтэй бүжгэлж байгаа юм байгаа сте дотооддоо оршиж голно өөрийгөө мэдэрч. Одоо хүн өөртөө итгэлтэй болсон би бол одоо төгс. Би бол энэ одоо ингээд бүжгэлж байгаа эмэгтэй хүн байлаа гэхэд би энэ бүжгийг маш гоё төгс хамгийн гоёор хийж чадж байгаа гэдэгт итгэлтэй байгаа хүний ийм гоё дүр зураг л байгааз. Тэгээд тэрэндээ бүр ингээ гүн гүнзгий орсон.
одоо хөгжмийн аялгаа байлаа гэхэд тэрэндээ гүн гүнзгий орсон хүн байгаа. Таныг яг энэ шиг ингэж сүнслэгийн зам хөгжилтөө яг энэ шиг ингээд байхыг хэлээд байна л да. Тэрэнд танд юу саалуулж байна гэхээр та хүмүүс нөгөө хитрхи юм их сайхан сэтгэлтэй байдаг байдлаасаа болоод хин нэгэн таны одоо ингээ амрах цаг зав, эсвэл бясалгах цаг зав, эсвэл өөр дөр төвлөрөх цаг зав ингээд нөгөө нэг одоо хүнд үгүй гэж хэлж чаддгүй байдлаасаа болоод нэгсэндээ өөртөө ингээд олгох цаг завыг ингээд хүртэл ингээд нөгөө нэг хумслаад байгаа. Одоо хүнд алдаад байна гэсэн үг. Одоо зүгээр энгийн жишээ. Та нэг найзтай яг таны хувьд үнэхээр сайн найз тэгсэн хэрнээ та тэр найзтай хэрэгтэй хэрэггүй ховж янз янзын юмыг сонсоод ингээд утсаарч бай, чатаарч бай одоо ингээд байж байгаа энэ цаг хугацааг яг цаг дээрээ тулвал та өөрийгөө хөгжүүлэх, өөртөө ихтэй байх, өөрийгөө ингэж нөгөө юунд гой төвшөнд аваачхад таны хамгийн сайн найз чинь таны хамгийн цаг хугацааг чинь ингэж нөгөө алдагдуулсан хүн болж байгаа байхгүй яг үнэндээ зөвөр ойлгох юм бол. Тэгэхээр та зарим юм дээр уул нь бол та тэрийг мэддэггүй ойлгодоггүй биш ингээ мэддэг ойлгодог. Тэгсэрнэ үнэхээр нөгөө чинь сэтгэлийн найзын хувьд өвөө гэж хэлж чадахгүй байгаа учраас тэр хүнд одоо цаг заваа зарцуулаад байна л гэсэн үг. Тэгэхээр зарим үед згч байх үед би амармаар байгаа шаардлагатай үедээ амардаг. Энэ сүнслэг хөгжлийн замналд хүн ер нь ингээд нам гүн гүнзгий унтах за бас тэгэл нэг амрах шаардлагатай үедээ нам амрах тэгээд өөр дөрөө төвлөрөх цаг хугацаа өөртөө цагаа зарцуулах цаг хугацаа хүнд зайлшгүй ингээ хэрэгэлдэг хэрэгцээтэй байдаг учраас тийм цаг заваагаа өөртөө өөрийгөө хөгжүүлэх замналдаа ингээд юугаа цаг заваа зарцуулаач гэж. За хөжрийн өгж байгаа зөвлөгөө бол тийм байна. Сахиуснууд өгж байгаа зөвлөгөө гэдгийг ойлгосон гэж найдаж байна. За ингээд 3 дугаар группийн уншлага өндөрлөж байна. За уншлагыг минь сонссон танд баярлалаа. Хэрв та хувийн уншлага чат мессеж авахыг хүсвэл тэгээд description хэсэг дээр тавьсан байгаа Facebook хаягийн линкээр ороод холбоо бараарай. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай.